3 асуулт асууя гэж бодож байна. Нэр дэвшигчээс. За та 6 жил прокурорын орлогч даргаар бас ажиллалаа. 30 жилийн прокурорын байгууллагад ажиллаж байна. Ер нь бол олон нийтийн дунд прокурорын байгууллагын нэр хүнд гэдэг юм уу эсвэл болж байгаа бүтэж байгаа юм болохгүй байгаа бүтэхгүй байгаа юм гэдэг ер нь маш нэлээд бас гүн сэтгэлтэй хүмүүс их олон байдаг. Тэгээ та бол яг хууль тогтоомжийн шинжилгээний талаар бас ахиц дэвшил гарсан талаар дурдлаа. Ахиц дэвшил гараагүй уруудж байгаа зүйл нь харин юу байна гэдэг дээр та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. Цаашид та 6 жил дахиад прокурорын орлогчоор ажиллах хугацаанд хамгийн сайн анхаарч одоо энэ дээр хүч хөдөлмөрөө зарж өөрчлөлт хийнэ гэсэн тооцож байгаа тий. Энэ асуудлуудыг нэгдүгээрт сонсомоор байна. Хоёрдугаарт прокурорын хараат ус байдлын талаар одоо нэг үгөө хэлэхэд улс төрийн хүрээнийхний дунд, төрийн албаныхны дунд бол одоо бараг л нээлттэй шахуул яригддаг болчиход байгаа шүү дээ. Хэрэг мөрдөн шалах ажиллагааны авцад хэрэг дээр прокурор дээрээс чиглэлгсөн. Тэгэх юм бол яач ч болохгүй байна гэдэг ийм хариултаар янз бүрийн хэрэг цаашаа явдаг эсвэл явхаа болдог гэдэг асуудлууд бол яригдэж байна. Тэгээ энэ үнэн үү? Энийг бид нар тэгвэл багасгахын тулд юу хийх ёстой вэ? Прокурорын хараат ус байдлыг хангахын тулд бид нар хууль тогтоомжийн хувьд, дотоод зохион байгуулалтын хувьд юу хийх ёстой гэж та харж байна гэдгийг хэлмээр байна. За 3 дугаарт нь энэ хэн шалгалтын тухай хууль, улсын хурлын хэн шалгалтын тухай хууль байгаа. Та бол ингээд улсын хурлаа зөвшөлдсөж томилогдож байгаа албан тушаалтан. Тэгээ ингээ харахаар улсын хурл жил болгоно нэг өөрсдийнхөө мэдээлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнадаг хэдэн албан тушаалтан байгууллагууд байдаг. Тэрний нэг нь улсын ерөнхий прокурор, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийн талаар одоо ерөнхий прокурорын мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа улсын хурл ирүүлдэг. Тэгээ ирүүлээд тэрийг нь бол улсын хурл нээлттэй захим дээрээ тавьдаг. Тэгтэл энэ жилийнх нь бол 3 сард ирсэн гэж байгаа юм тавиагүй би лав энийг харахгүй байна. Тэгээ энэ бусад одоо юу гэдгийг тэр төрийн албач байд юм уу, гендертэй холбоотой ч гэдэг эдгээр бол эрүүл мэндийн даатгал, үндэсний статистикийн хороо эдгээр бол бүгдээрээ хилцэгдээд явдаг тайланд ордог. Авилгатай тэмцэх газар болон улсын ерөнхий прокурорын хууль тогтоомжийн биелэлтийн талаархын мэдээлэл ерөөсө хилцэгддэггүй, зөвхөн өгөөд тэгээд цахим хуудсан дээрээ тавьж байгаа. Тэг уг нь мэргэжлийн байнгын хороо бид хууль зүйн байнгын хороо уг нь энэ мэдээллийг хилцээд жил болгон юу нь болж ийн болохгүй байх гэдгийг хилцээд цаашид юун дээр анхаарах уу гэдгийг эрэг холбоотой уг нь та бүхэнтэйгээ ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэл ийм заалтай юм байна. Энэ дээр энэ улсын хурал дээр энэ хилцүүлэх асуудал дээр тайлангаа зүгээр өгөөд орхидог биш. Хилцүүлэх асуудал дээр ямар нэгэн тийм одоо юу гэдэг татгалзах зүйл байд юм уу гэдгийг бол танаас бас нэмж асууя. Ингээ 3 асуултанд хариултаа. За номжмог гишүүний асуултанд хариулъя. Нэр дэвшигч Максимын Чамбат ажлын хэсгийн 3 дугаар микрофон. Тэгээ прокурорын байгууллага дунд хугацааны бодлогын баримт бичиг болох стратеги төлөвлөгөөг 2022 онд анх удаага ер нь бол боловсруулж гаргасан. 2023-аас 2026 онд хэрэгжүүлэх. Тэгээ энэ стратегийн төлөвлөгөөнд бол бидэд нэлээд 4 зорилт тавьсан. Энд иргэдийн итгэл, хүндэтгэлийг олж авах. За олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлттэй байдлаар сурталтан танилцуулж эерэг хандлагыг нэмэгдүүлнэ гэдэг. 2017 онд ил тод байх энэ зарчим прокурорын үйл ажиллагаанд хуульчлагдсан орж ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид одоо стратеги зорилт дээр ингэж тодорхойлж за жил бүр олон нийтийн дунд прокурорын байгууллагад итгэл ямар байна вэ гэж энэ санал асуумжийг бол явуулж байгаа. Энэ одоо гарч байгаа үр дүн бүл хэдийгээр өсөж байгаа ч гэсэн одоо бидний яг хүлээсэн хэмжээний тийм одоо бас төвшөнд бол хүрээгүй байгаа. За хоёрдугаар прокурорын үйл ажиллагааны хараат ус бие даасан байдлыг хангах энэ бол манай үйл ажиллагааны үндсэн зарчим. Тэгэхээр тухайн одоо хэргийг хянаж байгаа прокурор өөрийнхөө дотоод тэтгэлийг үндэслэж хууль заасан одоо журмынхаа дагуу шийдвэрлэх энэ зарчмыг бид нар хангуулахын тулд 6 жил гэж ажиллаж байгаа. Түүнээс бол тухайн хэрэгт хэн нэгэн гаднаас дээдчдний прокурор юм уу, прокурорын дарга иргэн аж ахуйн нэгж байгуулах хэн нэгэн хөндлөнгөө нөлөөлөх ёсгүй юм байна. Тийм ч учраас бид прокурорын нөлөөллийн мэдүүлэг гаргах энэ журмыг бас 2022 онд бас анх удаа журмалж ингэж гаргаж өгч байгаа. Тэгэхээр тухайн прокурор бол яг өөрөө тэр хавц зэрэгт авагдсан нотлохоор үндэслэж шийдвэр гаргах ёстой. Тэнд
Хин нэг прокурор нөлөөлөх ёсгүй гэдэг ийм зарчмын байр суурийг барьж бодлого чиглэлийг барьж ингэж ажиллаж байгаа гэж ойлгож байна. За 3-дугаарт энэ эрүүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жилд нэг удаа улсын хурлд танилцуулгын хуулийн заалт маань бол байгаа. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид жил бүр прокурорын байгууллага тухайн ондоо хийсэн ажил цааш тавих ажил арга хэмжээний талаар танилцуулга бол улсын хурлд хүргүүлдэг. Хилцүүлэхэд асуудал байхгүй. Тэгээ бид одоо хилцүүлнэ гэвэл ирээд оролцоод асуудал. За, Номжим гишүүн тодруулъя. За баярлалаа. Тэгээ стратеги төлөвлөгөөний дагуу жил бүр санал асуулга явуулж прокурорын нэр хүнд үйл ажиллагаа ямар байгаа юм гэдгийг иргэдээс бас асуудаг гэж ойлголоо. Тэгээд энэ дээр хамгийн тэгвэл муу үзүүлэлттэй нь юу вэ? Би гол нөгөө таныг дараагийн 6 жил тэгвэл юун дээр илүү анхаарах гэдэг нь гэдгийг л асуумаар байгаа юм л да. Бодлогын хувьд те та бол орлогч прокурор буюу бас энэ хууль хэрэгжилтийн энэ асуудал дээр хамгийн гол нөлөөтэй орлогчийн албан тушаалд байгаа. Тэгээ дотоод журам байд юм уу зарчмыг бол бүгдээрээ ойлгож байгаа. Бүх улсад л бүгдээрээ зарчим нь прокурор хараад бусаар ажиллах. Энэ бол угаасаа зарчим нь тийм. Тэгээ зарчим тийм боловч бодит байдал дээр тийм биш байна гэдгийг айгүй олон кейсүүд гараад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бид нар одоо нуугаад яах юм бэ? Нуугаад бид нар үнтэйгээ тулхаас өөр аргагүй. А тийм зарчмаас гадуурх юм асуудлуудаа бид нар хичнээн журам гаргаад энийг мөрдгээд болохгүй байгаа юм бол өөр ямар өөрчлөлт хийж энийг засах ёстой гэж та бодож ийнэ вэ гэдгийг би таныг одоо бодлогын хэмжээнд юунд анхаарах ёстой анхаарж байгаа хүн бэ гэдгийг л би асуугаад байгаа гэсэн. Энэ дээр яг өөрийнхөө байр суурийг Үндсэндээ эх 6 жилд одоо дутуугаа гүйцэх ямар ажил байна яа л гэж асуугаад байна шүү дээ товчхондоо. За 3 дугаар микрофон. За яг хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд бол бид бас цөөнгөө ажил дээр бас анхаарч байгаа. Үүний дотор мөрдөн шалах ажиллагааны одоо шуурхай байдал, бодит байдлыг тогтоох энэ ажил дээр одоо бас чанарын агц гаргах хэрэгтэй. Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүний эрх хэрэгжүүлэг хангах талаас аль зөрчихгүй байх талаас нь хүний эрхийг хангах хохирол нөхөн төлөвлөх ажиллагаа бол бидний одоо бас чухал ажиллагаа гэж бодож байна. За Жил болгон санал асуулга явдаг. Тэн дээр аль заалтан дээр одоо оноо бага байгаа вэ гэж. Хамгийн бага үзүүлэлт. ер нь бол прокурор хэрэг шийдвэрлэхдэггүй удаж байна гэдэг асуудал дээр л бид одоо бас нийлээд анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Санал асуулга дээр хэрэг шийдвэрлэхдэггүй удаж байна гэсэн л асуудал бол. За Номжим гишүүн тодруулъя. жил болгон явуулдаг прокурорын байгууллагын тэр стратеги төлөвлөгөөний дагуу явуулж байгаа санал асуулга нээлттэй юу иргэдэд? Тэгээд үр дүн нь нээлттэй юу? Тэрийг хаанаас олж авах уу та хэлээд өгөөч. Би ч гэсэн бас сонирхож үзье. Тэгжээж ус нарийн яахгүй бол асуулт те чуулга эднэр дээр харахгүй бол. За ажлын хэсгийн 3 дугаар микрофон. Яг энэ манай олон нийтэд харилцах албанаас зохион байгуулж гэрээт байгуулгаар хөндлөнгийн байгуулгаар энэ санал асуулгыг авахулдаг жил бүрийн ард 11-р сард авдаг. За одоо энэ жилийн санал асуулга бол сая явагдаад дууссан байх. За ер нь бол манай прокурорын байгууллагын цахим сайт дээр тодорхой мэдээллүүд байгаа. За баасан жаргал гишүүн асуулт асууж